Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжээс эгийн голын хөндөд хийж байгаа археологийн авран хамгаалах ажил амжилттай хийгдэж дуслаа. Монгол улсад одоо ажиллаж байгаа археологийн судалгаа хийдэг Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн археологийн тэнхим, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн археологийн профессорын баг, Монголын үндэсний музей зэрэг газруудын судалгааны багууд оролцсон нэгэн зэрэг ажилласнараа онцлогтой энэ судалгаагаар нийт 360 орчим эртний булш, хэрэгсүр, хөшөө дурсгалуудыг авран хамгаалж судалсан юм. Энэхүү авран хамгаалах малтлах судалгааны үр дүнд 8000 орчим жилийн өмнөх шинэ Чулуун-Зевскийн үеийн оршуулга, Чулуун зуулга эртээ ясан хутга эгийн голын сав газарт анх удаа олдсон нь Дорнод аймгийн Халахгуул сумын нутаг. Тамсаг булгаас олдож байснаас хойш 40 гаруй жилийн дараа олдсон ховор шинэ олдврын нэг боллоо. Археологчдын дунд мөнх харихны соёл гэж алдаршсан Хүрэл-Зевскийн үеийн нэгэн шинэ соёлын дурсгал. Эгийн голын хөндийгөөс мөн анх удаа олдсон нь манай улсын баруун хэсгээр 3500 орчим жилийн өмнө амьдардаг байсан гэж үздэг Эртний Овг аймгийн хүмүүс түүний соёл тархсан нутаг зүүн тишээ Сэлэнгийн сав газарт хүрч байсан нь нотлогдож байна. Эгийн голын хөндөд хийгдсэн археологийн судалгааны онцлог нь Монгол оронд хэрэгжиж байгаа бүх мега төслүүдээс анх удаа археологийн авран хамгаалах ажлыг иж бүрнээр нь хийсэн. Мөн нэг голын хөндөд байгаа бүх түүх археологийн олдвруудыг судалж Чулуун-Зевскийн үеэс манай эртний 17-18 дугаар зууны үеийн түүхийг өгүүлэх түүх соёлын ариун их дурсгалуудыг шинээр илрүүлсэн явдал юм. Археологийн судалгаа хийдэг судалгаа эрдэм шинжилгээний бүх байгууллагууд амжилттай хамтран ажиллаж маш үр дүнтэй сайн судалгаа хийж туршлага солилцсон ажлын асар их туршлага хуримтлуулсан томоохон ажил болсон юм.